자, 아무리 사뇨. 자, 생각하실지노 다. 왜 아무튼 다가올지노. 자, 그 위에 들어가 그래가지고. 생각하실지네. 우리 잘 쏘지. 생각하실지는 왜? 한만큼 가고 생각하실지. За ээж савсан сайхан шинжтэй нөө. Сайхан шинжтэй. 나라 저 이거 익혀야 되지. Харан шүү ээж. 육신나서 가는 자는 익혀야 돼. Бидэнэ дахгүй. 하라라 이제. Бачхаар мөлийн бай төрөв бүр болж байна. За за устдаа бацсан. 자, 사과 신제로. 자, 수치다. 아, 사과 신제다. За ээж бидний амархан харан шинжтэй нөө. 소치다. 아, 그거 잡까지 가나. За нас үүдэр хизоогж байна. За. 자, 잘하지. 네, сайхан шинжтэй нөө. 이게 또 하나 더 쏟아 봐라. Савсан сайхан шинжтэй нөө. Оюунаа байна. 울소디. За. 자, 이것도 오시는 것도. 아무리 사람도 사람 하고 싶잖아. 어린애가 있다면 나. 문피도 다 되다. 자, 문피지. 자, 무슨 데래? 무슨 데래? 자, 사신대 작은 데도 주로. 작은 밑에 끄댕구. 자, 이제는. 자, 누군가 하나 어디도 해결될 수 있지. 아무래도 보내. Өөрөөр ингэж тавхаагаа гитргээ удасан. 자, 뭐 그렇지. 아, 그래. 우리 무슨 한번로 사슴자 사간 실제는. 야. За амар байна уу хөшөөж. За хөшөөнэ нөө. За. 나도 저기도 아 진짜 우리 기쁜 거 안에 혼자. 아까 가서 자, 저기다. 그래 잘하라. 자, 이제 За амар байна уу гэж. Амар байна уу гэж. 내리게. Оронгон зодгож энэ удаанаагийнх нь охин буурай мэдээ өмсүүлээрээ. За үнсээр буурай мэд. Хаа гинэ авч ирж. Үнсээр буурай. Оо за мондөг. 사카무스ken가. За буурай мэдээ өгч цаам нэг. Өгөөдөө зодгож юм уу? 아무로 했는 За гол нэлгэн зодгож энэ амар байна уу? Мөнгө оногчлаа. За зодгоч чи. За. Одоо хөшөөж байгаа. Энэ өдөр хийхгүй юм. Ингээд танахаа хийхгүй юм. Арус зэрэг дэний нэг хийдэй. 갖고 있는 거 하나 갖다가 들었대. 우단하기 아, 요요. 왜 나무나기? 우단하기 한국인 나무나기 좀 그렇지. 나무나기 그때 지우래 갖고 있는 거 있어. 나무나기 좀 멀었다. 나무나기 아이온데 갖고 있.
хамгийн түрүүснээр аюул дээр. За амар сайн уу. Сайхан шинжиж гэнэ үү. Хүрээ наа. За. Тэг тэнгэрийн ч мэдгүй. За. Үргэлж байгаа юм. Тэхвэсээ. Амар сайн уу гурай. 자, 아까 그런 일이 있었지. 자, гурайтайгаа ийм хүн золгоод юм. За, харин. Гурай нарийн нэрээ. Битээ дээр. 그것도 저렇게. Амар сайн уу. 무슨 저거. 자, 밥 먹어 넣지 있죠. 자, амар сайн уу. 나를 쏟아졌네. Шингээ зодгоо. 지금 사만에 허일 고는 것도 있던데 시대. 오른 둘은 쳤대. 아무래도 그랬지. 자, 이거 저 어떻게? 그래 이거. 하나 요나. 오예, 제일 자, 세개 진짜 좋지. 몇 개다. 오늘 숨지 마. 승재, 하트라고 했어. 하트라고 했어. 자, 보자. 아, 자, 민이야. 그러니까. 안 오지는 더 크지네매. 그렇지. 안 오지도 더 크지냐. 아무튼 하트라고 그래. 수도 찼으라. 뭐라 하더라고. 아무래도 그 아무래도 그래. 아무런 얘기야. 야다 어떤 사람하고 쏟아야 돼. 한쪽으로 나시래. 그래도 아무런. 그래도 아무런. 자, 다가. 만났다가 와. 아무래도 그래도 아무래도 안 되고 그런 얘기 안 되고 한번에나 자, 이제 지금 먹어. 나 먹고 빨리 먹어. 먹고 아무래도 어떤 거 했어? 어떤 따라. 제가 따라. 나도 목자 좀 들고 따라. 나다 저하고 쏟아야 돼. 이메트다 그래. 오라네, 너나. 어였나나 오라네. 자, 저 어떻게 자. 언니하고 듣고 그때나. 따라 놓. 하나, 바이르마. 하나 마일마 이렇게. 헤헤 봤지? 자, 희애네. 자, 자에면 호스면 자 소시. 뭐라 들으나. 뭐라 넣어. 자, 이렇게 한 때.
Би зөвхөн ээжийнхээ 105 насны айлд 106 насны аяг тэнцвэрж яг автоноор оолцож өөрч ярьдгаа. Бидний 아버지스 들어오도 있어요. 아버지 방문 오늘 방문대 따라한 나돌주 따라한 벤더마 벤더에서 들어오도 오늘 좀 조가리 조가차 살짝 더 조가차를 모습을 던지고 내가 좀 살살 엔더스완 운동스완 좋아한 манай ээж аваад одонтой байсан 20 шара морь тэгээд хийсэн утас хувцас дэхий дээд гутад зөндөө юм хийж их орнд хэлбэсэн. Тэгээд ээж маань 50 нас 50 тайда тэтгэврээр одоо 55 жилийн тэтгэврээ авч байна. Ээж маань одоо инх тун сайхан хүүхдүүдийн ач уянгаар сайхан инх тун хотоо ултар амьдарч байгаа. За би манай хотод би одоо додоо хүүхдтэй додоодоо цөмөрөө ажил төрөлтэй цөмөрөө тусдаа нэг хувийн үйлдвэр юм ихтэй цөмөрөө сайн явж байгаа. Тийм цөмөрөө бас гадаад ингээд байж байна. Манай хотод 37 ам бүлтэй. Ээжээсээ нэг төрөд одоо 37 ам боллоо. Ахуу чилгэнэ шугамар хийгээ сүүлдэн дуурийн чадраас тэтгэвртэй гарсан би та. Иймэрхүү танилцаад байна да. Аюу шинэцгээж байна. Энэ харъя. Энэ жилдээ үчин зовхон гайрсан сайхан бүгдээ. Нараа ингээд явуулдаг. Манай аавын хэлсэн чинь буруудаа нэгэн тэгсэн таа үедээ бич чагаад нас уусан. Тэгээ манай аав үсүүний ааманы нас ийсэн энэ маань одоо зүүн зэрэг хэлжээ. Одоо цаавар сумын уйлган багт Дэмбэрлээ гэж улсын аварга малчинтай энэ зэрэгцэж ажиллаж явсан хөөн сайлсааж тэгээд хүүхдүүдээ сайхан хүмүүжүүлсний буйнд том хөөн ном бичдэг юу лам ховрог хийдэг юм там барьдаг юм ачтай юм а. Юугийн дараа игч маань хоёр игч маань үр хүүхдүүдээ сайхан өсгөж ноосны үйлдвэрийн тэр ажлын үйлдвэрээр ажиллаж байсан. Бага ах маань бас малын эмчээс ахуулан юу хийж дундаа үйлдвэр инженер хийж одоо цайны үйлдвэр ажилладаг. Эхнэр гэргийн мөнгө жаргал нэг тус болдог. Мөнгө жаргалыг чинь дэмжлэгээр эднийхэн үр хүүхдээ сайн өсгөж сайхан компанитай ингээд явж байгаа. Энүүнд нь би бахархаж явдаг юм аа. Тэгээд ах дүүнэр маань бид нар бол аав ээжээсээ 12-лаа. Тэгээд цөмөөрөө сайн сайхан амьдардаг. Манай аав ээж энийг эмээ тэр маань хувь бурядаас гаралтай бурядын энэ Закамская аймгийн улаан өвд дахаагаар амьдарчсэн тэг хүүхдүүдээ их айхтар хатуу ширүүн хүмүүжүүлдэг учраас өсгсөн учраас бид нар бүгдээрээ л аж амьдралаа гайгүй авч явдаг юм да. Тэгээд та нартаа сайн сайхны хүсэн өрөөйдөө. За өнөөдөр чинь ингээд 2015 оны 2 дугаар сарын 19-ний өдөр энэ үлдээ дэмбэр бүрдсэн ийм сайхан өдөр сар шинэ одоо ингээд Улаанбаатар хот одоо хатхад цагаан өрөөс ингээд ирээд өргөн дэлгэр ээжийнхээ 106 насны энэ задгалтыг бид нар хийцгээж байна. За манайхан бол одоо ингээд өргүүлээ ингээд байгаа хамгийн дээдлийн маань эгц маань бол 80 нас хүрч байна. Хамгийн доотлын хүн маань бол 60 гараад ингээд одоо явцгааж байна. За ингээд одоо яг бид хөдөө бас орон нутагт мадалж ингэж фермийн сайлчин гараж мань ажиллажсэн биш гэсэн бас фермийн үнэ хариулж одоо сүү машин дэж ингэж л одоо ажил амьдралаа жижигхэндээ залгуулж байсан юм аа. За ингээд би яса манай
аав маань энэ авч өсөжсэн бүс нь байдгийм дээр үед одоо бүс ингээ ховор торгодуудан ховор ингээд удаан ийм дайлан байн бүстэй байсан. Тэгээд энэ зээхэн үед ингээд манайхан цуулж барьцаараад ингээд нарийнхан болгоод ингэсэн байж байна. Энэ бол одоо аавын бүсийг ингээд би хадгалж явдаг юм аа. За манай ааваас одоо бас аав маань 1972 онд дадан настайдаа ингээд одоо бурхандаа явсан байгаа. За тэрнээс хойш одоо ингээд ээжтэйгээр ингээд 40 гаруй жил ингэж байцгааж байна. Манай аав маань ингээд тамиг татдаг хүн байсан. Энэ түрүүпээр ингээд татдаг байсан. За ингээд энэ газ одоо түрүүпэн байхгүй ингээд одоо энэ тамиг хийдэг савн энэ сэтгүүрийн цохор нь ингээд бас ингээд хадгалж явдаг юм аа. За аав маань одоо хөөргөний уут нь ингээд дээр үед одоо нэг юм хүүл одоо нэг хөөргөний юм дайлантай одоо байжсэн байгаа. За энийг ингээд бас ингээд авч явдаг юм аа. За энэ бэлээ бол энэ ээж маань зүүн дээр үе усууч одоо гараараа юм ойжиг гараараа эсгээл одоо машинд гэж байх биш гараараа ингэж ойж исэн биднуусын одоо дээд хувцас унаар энэ бэлийн тийм дандаа гараараа ойж исэн. За тийм учраас одоо би энэ бэлээ ээж маань одоо ингэж над одоо ингэж энэ бэлийг 100 настай байхдаа цонхны гэрэлд ингэж ойж исэн маа. Тэгэхэд би ч одоо ус маань одоо ингэж хөгтөө хад шиг толгойтой ингээд цайсан ч гэсэн миний хүүгээ бол одоо нялнаад ингэж бодож хүүгээ маань одоо гар даачна гэж ингэж одоо гараараа ингэж ойж өгсөн энэ бэлээ байгаа. Ингээ гараараа дандаа бүгдийн гараар ингээд юуныхаа цонхныхоо ингэж гэрэлд ингэж ойж өгсөн юм аа. За тэгээд энэ бэлийг нь баг ингээд бас дурсаад ингээд аваад ингээ хадгалж бас явдаг юм аа. За ер нь тэгээд их хүн гэдэг хүүхдээ нь хөгсөн болсон ч гэсэн ял хүртэйгээд адилхан ингэж бас бодж явдаг юм байна. Гарын даач нүглийн хүйтэнд одоо төлөм одоо хаалгатай нэг ганц бэлээчсэн хийгээд өгчийгээд хүн хөгтөөл энэ үр хөгтэйгээ төлөө ингэж одоо явдаг нь энэ манай ээжийн юугаар л одоо ингэж харагдаж байна л да. Нээж маань одоо цаашаа хэдэн наслах юм байгаа баг одоо 115 120 одоо нас судуу гэж одоо бодоод явж штэ тэгээд. За ингээд энэ манай энд хурдан цугласан энэ улсууд маань энэ хотоос олж ирсэн энэ ах эгчнэр маань энэ хүүхдүүд маань энэ ацэнэр маань дүүнэр маань ингээд бүгдээрээ эрүүлийн газ зэрэгэлтэй мөнгө цаасаар их хариун сансан юм санаагараа бүтчих болдгоо гэж нүнэхтэй өсөө өрөөгөөд ингээд ээжигээ улам удаанааслаарай гэж бас дахин хэлээд энэ юугаа төгсгөхгүй дээ. Бид одоо ээж авын хүүхдүүд дэмдэмдээ дээсвэрсэндээ гэсэн сайхан явцгааж байгаа баярлагдгийн би ах дүүнэрийн хүүхдүүдийг ер нь ихэнх нь дээд сургууль оруулсан даа гэж хэлэхэд бололцоод даалангуяа эмчнэр бол одныг төрүүлсэн. Эмч хүүхдүүд маань зарим нь дарханд хотод ажиллацгааж байна. Тэгээд би өөрөө бас эмчгийн ном үздэг. Бас яг ардын удамжлын эмчгийн ном нэг одныг гаргасан. Тэрний үеийнээр би Оросын Варяд улсын соёлын говьяцад хүртэн болгоход суухан хоор мөн Варяд хөвсгөлийн Варядууд гэсэн түүхэн ном энэ бичсэн тэр номыг үнэлж хойтлын Варядууд их үнэлсэн. Тэгээд мөн манай энэ ордог тэр суухан хоорын талаар ясныг үнэлээд соёлын тэргүүний ажилтан эмнэлгийн юг бичсэн номыг үнэлээд эрүүлэндийн тэргүүний ажилтан гэх мэтлэнгээр ард түмний гавьяат гэх мэтлэнгээр одоо шагнагдсан хон энийг би бас их бахархаж явдгийг. За би тэгээд нэг хүүтэй тэр хүү одоо 5 настай 5 дахь ангид байхад би үрчилж яваад үдээ зэрэгтэй ажиллаж амьдарч байгаад нь баярлж байна. Нэг охин байгаа, хоёр ч охин байгаа. Нэг нь гадаадд бүр тонсаа амьдарч байгаа. Нэг нь энэ Солонгос хүнтэй суусан мөн Солонгос Монголын
хамтарсан нэг албан газар ажилладаг. Энэ бол одоо би ер нь миний хийж явсан ажил хөдөлмөр болоод улсад найзны хөдөлмөрөд үнэлдэг юм да тэр эцсэн бүтээсэн ажлын минь тэрнийхээ шугамар би бас нэгэн өргөн хүрээтэй би хотод байхдаа их танил тавтай байлаа. Энэ дугаархыгаа одоо вин модож хотороход эмчилж юу яасан энэ одоо үдээ зэрэгтэй явж яхад нэг баярлж байгаа. Байр авч өгсөн байгаа. Аав ээжийнхээ дараагаар За манай бол юунд сандрын хөө тэндээс 1920 оны орчимд ирсэн дээ. Тэгээд 20 оны орчим ирээд хэгтэн гол байж амтарцгааж байгаа. Тэгээд наашаа айлтж ургалтай үрээр нутгаж явахдаа манай ээжтэй ханаж бид хэдэл гарсан энэ яаж явахаа войнаар үдий зэрэгтэл явцгааж байна л да. Амтарц сайн сайхан явж байгаа одоо явж байгаа баяртай таа хүндээ сайн сайхан бүхний хүсэн ирээ. Юунгүү. Сар шиний минь түргээгээ тэлээрээ. Сар шиний минь түргээрээ. Тий. Зээнзүү. Тий, бид бүх хүүхдүүдтэй сар шиний минь түргээгээ чангаар хэлээрээ. Сар шиний минь түргээгээ тэл. Сар шиний минь түргээгээ. За тий. За миний хүүхдүүд эрүүл инх байгаараа гэж хэлээрээ. Бүгдээ миний хүүхдүүд эрүүл карта яваарай. За эрүүл их ажилдаа сайн яваараа гэж байна манай хөшөөж. За. За бүгд энэ бол нааш сууч. Нааш суугачтай ямар вэ гэж. Ээж үү. Дээр хүн байхгүй шүү. Эвгүй амч шүү. Дээр хүн байхгүй. Яг би очиж сууч. Суудаа байж байгаа. Заримд нь шаацаа. Нөхий маань хэлж юу? Хулан. Цай. Хулан наашаа. Хулан аяглаарай. Яхаа хэмжиж Нaan цайраад өсрөө. Тэг. Машта наашаа суугаач. Бариуд төгөчтэй таа тэгээд. За тэгээд. Хоёр гараар бариуд төгөө төсөж. Халуун. одоо энэ цай ууж байгаа. Дааваараа таарсан. За уугаад. Уугаа. Дээш нь юугаад. Цаанаас тэгшээ. Оюуна. Хараа. Тэг жичин тавгана мэт цаас энд байна вэ? Жичин тавгана мэт жичин тав дээц. За энэ Шахалтад. За. Та бүгдээрээ нээсгэлээ цайгаа ууцгаа. За ингэж. Сайхан шинжлэх төмөр боос ирээд одоо бүр одоо тэрс цагааны ганц төвөд хариуцсан бүр чи яахгүй шүү дээ.
Өнөөдөр ханьяхан доошоо сууч. Ээж яхаа дээр чийжин зүгээр. Автобус хон жилдээ бүгдээрээ энэ хангалтан ажил амьдралаа төвшин сайхан золгож энэ жилдээ үнэтэй тархан сайхан золгож бүгдэд нь та бүгдээс энэ сайхан жилийн амар мэндийг ээж ажил төрөлдөө сайхан бүхнийг амжилт гаргаж сайхан бүхнийг хүсье. Би буруу юмдээ маш их хайртай шүү. Сар шиндээ сайхан шинэлээрээ. Манай буруу юмээ 105 настай буруу юмээ хамгийн хайртай ачийнх нь би охин байна. Би буруу юмдээ хайртай шүү. За ингээд хөшөөжийнхөө одоо 106 насных нь шинэ оных нь энэ баяр дээр ингээд бүгдээрээ гэрүүлээрээ хөрөлцсөн ирээд хамгийн бага хүүхдийг дагуулад ирцгэлээ. Тэгээ хөшөөжийнхөө 100 насны 6 насны уртудаа насалж бас эрүүл инх сайхан бохиг хүсэн өрөөж энэ олон үр хүүхдүүдтэй ивэлээ хайрлж сайхан амьдрахыг хүсэн өрөөё. Ингээд бид нар хотоос өчтөр ирцгээгээд ингээд өнөөдөр хөшөөжийнхөө насны үед орж байгаадаа бас их баяртай байцгаана. Бид нар хотод бас өөрсдөө бас өөрөө ажиллацгаадаг. Тэгээд ажил амьдрал маань сайн яваа. Бас энэ аав ээж ах トゥ хамаатан задан төрөл төвчд та бүхэндээ энэ ирж байгаа шинэ хонин жилийнхаа ажил хөдөлмөр эрүүл инх аз жаргал сайхан бүхнийг хүсэн өрөөё. Манай аав дуурсран гэдэг манай ээж одоо энэ хөшөөжийн 2 дахь охин болж төрсөн. Манай ээж долгоржоо гэж манай хөшөөж миний ээж энэ хөшөөж маань 2 дахь охин бол төрсөн юм аа. Би өөрөө тэр айлын 4 дахь хүүхэд инх хүрүү гэж хүүн байна.
замын шуудум уласхан баран зүндэр үлс ханнагдом орен сүмбэр уласхан баран зүндэр үлс ханнагдом орен сүмбэр мөнх миний ардын сэтгэлээ цаа